Бүгдээрээ сайн байцгаана уу? SM podcast-ийн Кекс улирлын 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Эрэгтэйчүүдийн бэлгийн амьдралын талаар тэр болгон их нэртэйгээ ярилцаж чаддгүй, тэр итэл эрэгтэйчүүдийн эмчтэй ярилцаж чаддгүй сэдвийн доор явагддаг подкаст маань эхэллээ. За тэгэхээр анхны дугаараар бид нар та бүхэндээ гадны биет ирчүүд маань ахуйн орчинд аюултай зүйлс хийдэг талаар ярилцсан бол одоо энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ эрэгтэйчүүдийн пластик мэслийн талаар за суулгац имплантуудын талаар ярих болно. За өнөөдөр энэ талаар ярилцахаар эрэгтэйчүүдийн мэслийн төвийн эмч Баянбаатар хүрэлцэн ирсэн байна. Орой минь дэмжээ. За сайн байцгаана уу? Орой минь төргий та бүхэндээ. За тэгэхээр хоёулын өмнөх подкастын дугаарыг сонссон хэд хэдэн хэрэглэгчдээс ер нь бол нэлээ их асуултууд ирсэн. Тэрийг ямар ч байсан асуух нь зөв байх гэж бодож байна ихний ээлжинд. За тэгэхээр хэд хэдэн ийм кейсүүд гарсан л да. 10 жил вазелинтайгаа явж байгаа хүн гарч ирлээ. Вазелинаа авахулахаас айж байгаа ч хүн гарч ирлээ. Та тэгэхээр одоо энэ тал дээр маш гоё дэлгэрэнгүй тайлбар өгөөч. Одоо тэр хүн бол 10 жил вазелинтайгаа явсан байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ цаашд ямар сөрөг нөлөөтэй вэ? 10 жил явсан хүмүүст авахулах юм шаардлагатай байна. Одоо бол тэр цаашаага бүр ингээд өрсөл өгч эхэлж байгаа. Хоёрт одоо хэдэн настай хүн бэ гэдээс бас шалтгаална. Хэдэн настай байж хийл одоо хэдэн настай болж бүр багтаа хэлсэн гэжсэн. Тийм. Тэгэхээр одоо бүр багтаа хийлсэн хэдэн настай байсан гэдэг хүн дүүртэн сая ярилцах хэрэгтэй болно гэсэн үг. Тэр хүн одоо 10 жил болсон гэдэг бол ер нь бол тэр хэрэгтэй хүний бэлгэрхтний дарсны сунтгай чанар алдагдсан байгаа гэсэн. Арсных нь. Арсан тийм. Ягаад 10 жил болсон хүн арсандаа нөлөөгөө бэлгэртнээ босцож өчрөхөд арс гэдэг зүйл сунтгай сунаа том болоод тэр нь алдагдсан байгаа гэсэн. Хөшүүн болцсон байгаа гэсэн. Тэгээ дээрээс нь яаж хийсэн байна, Instagram хийсэн тэг гам яаж барьж ирс гэдгийг мэдэхгүй учраас тэрийг бол авахулах шаардлагатай. Угаасаа л хүний бид хийж болтгоо зүйл 10 жил, 20 жил, 1 хоног, 2 хоног болсон ч хамаагүй авахулах хэрэгтэй. Тэр юус хийж болохгүй зүйл. Тэрийг яаж авдаг вэ гэхээр 2 3 төрлийн арга олон арга байна. Бүр олон жил болсон байгаа хүн вазелин нь яаж хатсан байна гэдэг шалтгаалаад тэр дээрээс нь бас тухайн хүн вазелин авахулаагүй хүн хөвс тасдаг хагалгаа гэж байдаг шүү дээ. Тэрийг хийлгээг хүн хийлгсэн байх юм бол тухайн бүр хатуурсан байгаа, найрсандаа нөлөөгцсөн байгаа арсыг нь тэр читэн тайлж авдаг гэсэн. Тэгж яагаад арсныхын доогоор хөндөлөөд нөө болчлоод авахын дээр хөндөлөөд ингэж түнэл маягтай үүсэж тухайн хийцэн байгаа байтал бүдэрний хуулж авдаг гэсэн. Хусаж авах нь задлж гэсэн доогоор хөндөлөөд. Тэгж авахаараа яг өмнөх байснаасаа дарааг авахуусныхын дараа бол ер нь л өргөний хэмжээ жоохон жижигэрдэг. Яагаад гэвэл юмсан өмнөд дугаар хэлж байсан эртөө хүн бэлгэрт үндсэн 3 давхрах байдаг. Хүний бүх бие организм өөхөн давхрах гэж байдаг бол эртөө хүний бэлгэрт нь өөхөн давхрах гэж байдаггүй. Тийм. Өөхөн давхрах байхгүй учраас тэр тосыг шингээж чадахгүй байгаа. Үгүй юу. Тэр тос гэдэг зүйл чи яадаг вэ? Одоо ингэж байгаа байхгүй юу? Хүмүүс вазелинийг ингээд нүүрэндээ түрхээ шингэждэг штэ. Тэгэхээр одоо тэр бэлэг хэрэгтэндээ хийцэн зүйл чи шингээд алга болчихдгоо юм уу гэдэг ийм асуулт бас гарч ирсэн. Тэр нь яаж юм вэ гэхээр арс гэдэг зүйл чи өөрөө шингээж аваад болж байгаа гэсэн үг. Түүнээс тэр арсныхын цаашаа ерөөс ороод уусч алга болохгүй гэсэн үг байхгүй юу? Бид нэр ч гэсэн тэр нүүрэндээ төрх вазелин нүүрэндээ шахах тарианагаа шахах их ялаа хадаад үсвэл муу болно гэсэн үг. Энэ яг хүний бие зориулагдаагүй. Хүний биений одоо дотор бүтцэн зориулагдаагүй зүйл. Зүгээр гадны арстан дээр хүн мэдээж гадны арстан дээр тос гэдэг зүйл бамбаагаад л ингээл олон дахин давхарлаад хаа нэг тосны булчгаа байтга их гарах болдог тий. Бохирдл их үүс. Тэрнээс ерөөс ямар ч ялгаа байхгүй гэсэн. Энэ ерөөсөө хийж болдгоо зүйл байхгүй. Тэгэхээр мэдээж тэр баг насны хүүхдэн дээр нь байдлын хэрэгэлдэг шүү дээ. Бэлгэртээ хойшин шампар байдлын тос түрхээд баг багаар ингээд зөөлүүлээд хийдэг. Нэг дор их хэмжээтэй арсан дор биеийн дотор хийж байгаа учраас болдгоо зүйл байхгүй юу? Тэрийг маш сайн анхаарах хэрэгтэй. За түрүүнийхээ ярианд эргээд орё л доо. Одоо 3 төрлийн аргаар авдаг гэсэн. За эхнийх нь бол хусаж авах юм байна. Гэхдээ энэ хэмжээ нь багасна. Дараагийнх нь бол яадаг вэ гэхээр бэлэг хэрэгтэн бас урагшаага түрээд ороод ирчдэг. Тэгэхээр тэрийг нь сэтэлж яагаад авдаг. Сэтлээд түрээс урагшаага орж хатцсан байгаа шүү дээ хэрэгтэн чинь арьсан ингээд. Тэгээ бэлэгт нь бас тэр хэлхийл гарахгүй байгаа гэсэн. Тэгээ тэрийг сайхан сэтлээд толгойг нийл гаргадаг болж яхад тэгээд цэвэрлэж авдаг гэсэн. Зөв. Тэгээ зарим хүний болохоор вазелиныг ер нь хусаж цэвэрлж авдаг. Айл болох үлдээхгүй.
Дээрээс нь арьсандаа нөлөө өгсөн байгаа бол за бэлэг хэрэгтэн тухайн хүнээс асууж шүү дээ бас. За таних бэлэг хэрэгтэн босч өчрөө яг одоо яаж юм? Энэ хатуурсан байгаа арьс нь ах таталтж гин үү? Энэ хатуурсан байгаа арьс нэг бариад байна уу? Бос арьсууд нь суучлаатай байждаг. Нэг арьсан дөө бариад байна уу гэж яаж яагаад нэгт хүнээс сайн асуумж аавна. Бос өчрөө яаж нөө хоёр болохоор хүн бэлэг үдсэн гэсэн үзэж яагаад ямар хаалга хийх вэ? Яг төлөвлөн гэсэн. Ерөнхий зарчим бол хусаж авах юм байна. Түүнээс бол бүрөөдүүдийн бэлгэртийн ингээд харагдах байдлаас 7-8 см байлаа гэх тэний 5 см хэрэг нь байслыг хийцэн байх юм бол 5 тэр хэрэг бүх арьсыг авна гэж байхгүй. Түүнээс илүүдний арьсных өмнөх одоо тийм хийгээгүй байхдаа бэлгэрт нь тархилга хэрэг хайрлах учдаг байсан. Баг зэрэг арьстай аваад дотор нь хөндийж авах аргуудаар гэдэгс. Тэгэхээр дараа нь бэлгэртэн босож өвчөрсөн үед арьсны таталдах чадвар гэсэн юм байхгүй зүгээр чөлөөтэй болно гэсэн. Зөв. За тэгэхээр сонсогчдоо одоо эдгээр асуултыг асуусан хүмүүстэй хандаж хэлэхэд нэгэнд таны биед орж болохгүй зүйл орцсон учраас буцаад хэмжээ жижигрэх. За эсвэл ямар нэгэн асуудал одоо яана өвдөх үедээ гэдэг айц тийм зүйлээ хоош нь тавиад өөрийнхөө эрүүл мэндийг нэгдүгээр тавиад за вазлын хэрвээ та шахуулсан бол 10 жил 10 хоног 1 хоног болсон ч байсан хамаагүй заавал энэ зүйлээ буцааж одоо сэтгэлийн аргаар нарийн одоо мэржлийн нэмлэгт нь үзүүлээд ахуулаарай гэж зөвлөхөөр байна. За тэгээ вазлин 80 нүрээ дуусгая. Тэгээ бас нэг юм хэлчихье бас. За. Манай хүмүүсүүд бас вазлин авахуулангуудаа бас шууд доронд нь шууд зөрүүлээд юм хэлж болох уу гэж асуудаг. Тийм давхар бас тэр асуулт явж ирсэн гэсэн. Би вазлинтай хүмүүс зөнд асуудаг. За би вазлинтай 10 хоног жагаа хэдэн сар болж байгаа. Тэгээ би нэг мөсөн л утга мис хүрэж байгаа юм чи вазлин авахуулангуудаа өөр юу хийж болохоор бүгдээр нь хэлж болох уу гэж асуудаг. Тэр бол нэг дор хийж нэгт одоо болохгүй. Яагаад гэвэл хүний хийж болохгүй зүйлийг хийцээ. Хоёр дөрвсөл өгсөн байхаас дараа нь ямар нэгэн зүйл хүний би зориулсан тэр бас гадны бит гэсэн үг. Тийм учраас ихээр хариу урвал үзүүлээд буцаж нөгөөтөөс өрөвсөл коддаг. Тэгэхээр бас нэг хүмүүст бодохоор хэлэхэд вазлин авахуулаад бас юм хийж болохгүй шүү. Авахуулаад бүр мөсөн идгээ 6 сар болсны дараа хийн. Бүр бага хэмжээтэй бүр хийгээл орхицсан байдаг гэдэг юм уу? Тиймэрхүү хэмжээтэй хүмүүсд бол яг ямар арьсан байсан нөлөө өгсөн жижигхэн газар цоолоод авч боломжтой хүмүүс хийж болно. Их хэмжээтэй хийсэн бол хийж болдоггүй зүйл байгаа. Зайлглаа. Тэгэхээр та хэдэн грамм вазлин бэлэг хэрэгтэндээ шахсан байна. Тэрнээс чи шалтгаалж ер нь бол цааш одоо нийс засал ямар хийхдгүү гэдэг бүх зүйл чинь шалтгааллах юм байна. Тийм болохоор заавал манай SM эмнэлэг дээр ирж үзүүлж зөвлөгөө аваад тэгээд тэр зөвлөгөөний дагуу дараа нь яах халахмуудаа шийдэрэй гэж зөвлөхөр байна. За тэгэхээр одоо вазлин хэлгээгүй зүгээр ийм энгийн бэлэг хэмжээтэй бэлэг хэрэгтнээ томруулах хүсэлтэй ирчүүд байгаа ах. За тэднэрт маань одоо энэ эмэгтэй хүнд хөхөө томруулах хүсэл байдаг шиг эрэгтэй хүнд одоо бэлэг хэрэгтнээ томруулах хүсэл байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэднэрт зориулсан одоо пластик мислийн та үүсэл хөгжил за яг ямар одоо мис заслууд байдгийг тэр талаар гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Эрэгтэй хүний эрэгтэй бэлэг хэрэгтний пластик мис засал гэхээс үүсэл хөгжил нь бол үе үед л би явж байсан. Ер нь бол хамгийн эрчимтэй хөгжсөн үе дэлхийн 2 дугаар дайны дараагаас хөгжсөн байдаг. Бүр тийм нэртөө. Энэ яадаг вэ гэхээр тэгээ судлаа үзэхээр дээрийн үед хүмүүс дайн байлдаан хийхээр минь дэлбэрч ундаг. Тэнгүүд эртний хүний бэлгэртэн тасарч масарсан байх юм бол ухаан хүнийх нь өгзөнийх нь зураас байгаа шүү дээ. Яг бүгсэн зурааснаас нь маха өөлж аваад нөхөж босгодог. Вау. Тийм анхаарлаа хийсэн. Бас ном содор бичсэн байгаа үедээ 12 дахь хавиргыг нь аваад одоо хамгийн доотлын хавиргыг гэсэн үг. За хамгийн доотлын хавиргыг нь аваад бас ялгаахгүй тэр үзөнөөс нь мах аваад эртөөний бэлэг хэрэгтний хийжсэн. Тийм тохиолдол байддаг. Эдгээр нь бол гэхдээ яадаг вэ гэхээр мэдээж эрттэй хүн болсон хойно дайн байл дэлбэр зүсээс үед нөхөн сэргээж байгаа гэсэн үг. Энэ хаалгалд нэлээд хэрчмтэй явж ирсэн. Гэтэ сүүл рүүгээ яахад болсон бай. Нэгт энэ одоо арьс гэдэг зүйл тогтхой болохоо байлдаг. Зөв. Тийм байгаач өмгөж ундаг, унж идэхээрээ бүр муухай болдог. Ийм болоод эхэлсэн. Ингэж эхлээд ирэхээрээ ер нь бол 1973 оны үеэс бол Америкийн нэгдсэн улсад бол яг ийм ах トゥ хоёр эрдэмтэн эднэр аль судалж үзээд за энийг ер нь хуванцар ид ашиглаад силикон материалтай гэсэн үг шүү дээ. Яг Америкт төрөөс хуванцрын мэт заслахын гэдэг байхгүй юу? Яг тийм.
тийм зүйл ашиглаад том болгоо хагалга хийж болох юм байна гэдэг зүйл гарч ирээд энэ дээрээс хамгийн амар цариг галцаа гэдэг зүйл үүссэн байна. За. Ингээл энэ дэш дэвшингүй хөгжиж явж эхэлж байгаа хийхээр нөгөө нэг анх ашиглаж хийсэн нөгөө мах тухайн хүний би ашиглаж бэлгэрт хийж санал байгаа шүү дээ. Хүчнөөс нь авч хийжсэн. Тэрийг болохоор 1994 оноос хойш нөгөө эмгтээчүүдийн бас хөхний пластик мэтэл төр хэрэглэж ашиглаж эхэлсэн. Ингээд явж байгаад энэ биомак гэдэг зүйл гарч ирсэн байхгүй хөхн бол. Ингэж ягаад эрэгтэй хүмүүс бас бэлгэрт нь ашиглаж болох юм байна гэж хаа тэгээд 2000 оны хийсэн гэдэг гарч үйлдвэр суулж эхлээд тэгээд энэ хаалгыг хийж эхэлсэн байна. Тэгэхээр үе шаттай айгуус явсан. Ер нь бол үүсэл гарал бол дайм байлдаан байсан үед бол энэ зүйл үүсчил байжсэн гэсэн үг. Дэлхийн 2 дугаар дайны хэсэг нэлээд дээр үеэс эхэлсэн байна. Яг тухайн үед бол нэлээд болгаргаар хийдэг байсан болж таарлаа л да тий. Тухайн үед яг шинжлэх ухаан гэдэг зүйл зүгөө байсан. Гэтэл бас нэг бүх зөнөөс нь аваад энэ зураасаас нэг лайн үүсгээд бэлгэр гэртэн бас болгож болох юм байна гэдэг зүйлийг бол гаргаж ирж байсан байгаа. Энэ бол маш дэвшилтэй технологи болсон. Энэ чинээс үүсэл одоо тийм хамгийн сүүлийн арга хиймэл мах юу биомах гэдэг зүйл чинь одоо үүссэн байгаа гэсэн. Аха. Зөв. За тэгэхээр одоо манай SM эмнэлэг дээр биомах, тийм имплант, цаграг кольцоо гэдэг одоо пластик мэслүүд хийгдэж байгаа. За тэгэхэд энэ одоо мэслүүдийг хийгдэхээр ингэдэм байл хүмүүсийн асуултыг би танаас асууж байгаа. Одоо нөгөө нэг бэлэг хэрэгтэн чангараа хөвчөрсөн үед арьс наашиж хашаа таталддаг. За яг энэ үед одоо тэр нөгөө нэг гадны биет маань одоо тухайн үндэ нөлөөлөлд өвдөхгүй юу, ямар нэг өвчин зөөвөр байхгүй юу, арьс нь наашиж хашаа таталдчихж байгаа тохиолдолд нөгөө үндэ мэдрэгдэхгүй одоо тэр гадны биет нь. За энэ ерөөсөө ямар нэг өвдөл зөөвөр бол байхгүй. Хийгээд бүрэн идэх 100 хугацаанд бол. Мэдээж хийлгээд идгээгүй байх хугацаанд эртний хүний бэлгэрт эрүүл бяцлаар байнгын сунал боцол өвчлөлтөд үүрээр. Энэ байгаа үед л жоох өвчин зөөвөр өгнө. Тэгээд ямар нэгэн хаалгаа хийгээд дууслаа, бүр мөсөн идэглээ. За энэ чинь болно бэлгийн хайцанд орж боллоо гэсэн үед бэлгийн хайцанд орно гэсэн. Тэр үед нь ямар нэг өвдөл зөөвөр өгөхгүй байх хэрэгтэй гэсэн. Гамаа сайн байх нь. Гамаа сайн байх хэрэгтэй. Ер нь хаалгаанд орлоо, дууслаа, эмчийнхаа уу гэсэн эмийг сайн уух хэрэгтэй. Болтон дээр гэсэн хугацаанд нь сайн ирэх хэрэгтэй. Тэгээд болт тоглох хийж дуусныхаа дараа 1 сарын хугацаанд ямар ч хаалга хийсэн угаа цэвэр дуусчаал уян бинт ороогоол байждаг. Тэр нь идэвхтэй түргэсгдэг. Тэгэл тэрхээс харьяатай хийгээл дууссан байгаа үедээ хурж ирэл үзүүлнэ. Тухайн нэдрэл хурдан явагдана. Бэлгийн хайцанд орлоо ямар нэг өвдөл зөөр байхгүй. Зөв. Одоо тэгэхээр юу вазлин гэдгийгсэн шүү дээ тий. Тэр яг эмнэлгийн нөхцөлд хийдэг яг тийм зориултын шингэн байдгүй. Нөгөө нэг вазлинтай ойролцоо бэлгийн хийдэг үү? Байгаа. За. Одоо нөгөө дүүргэгч филлер тариаг хүүхнүүд нэг урууландаа шахуулаад иддэг штэ. Тэр шиг байгаа гэсэн үг. Филлер тариад айгүй олон төрөл. За. Үрчлээнийх, уруулных, хамарных гэдэг нөгөө шингэж бүтцээрээ. Тэгээд эргэжтэйчүүдийн филлер тариа гэж гарч ирсэн. За. Тэр манай SM эмнэлэг дээр байгаа. Гэтэ филлер тариаг нь болохоор эрэгтэй хүний бэлгэрийн дүнцэн антон бүстэр нөгөөгөө шодоо хэсэг, тэр хэсэг хоёр хуваад байхгүй юу? Тэр хэсэг нуртлын малгай яриад байгаа. Тийм. Тэрийг бол аймарсан мэдээд байгаа шүү. Шодоо хэсэг нь хойдлынх нь их бие хэр яриад байгаа. Ер нь бол тэр филлер тариаг болохоор шодоо хэсэг рүү хийхийг хориглодог. Хийдэг болдоггүй. Зөвхөн малгай хэсэгт нь хийдэг. Нэг шодоо хэсэг хийж болохгүй болно. Яг л их грамм орох гээд байдаг. Тэгээ хоёр хийсэн ч гэсэн буцаж шимэгдэх процедур хурдан явагдах гэдэг. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө нэгт одоо мэдээж филлер чинь үнэт үнэтэй их олон грамм ахаар төлбөр үнэтэй болно. Тэгээ хүн төлбөр үнэтэй авч тэр хийчихэд буцаж шимэгдэхэд тухайн хүний сэтгэл санаа жоохон гонсгорлдог гэдэг гэсэн. Тэгээл дахиад нэмүүлэх гээл. Тэгээд юу буцаж шимэгдэх гэдэг. Ер нь бол насны юм бол биш. Насны юм бол биш. Хэдхэн хүн. Тэрний орно шодоо хэсэгдээ болохоор орлуулжид ашиглаад хийлгэснийхэн дараа тэрхэн жижигхан харагдаад байх юм бол яг тэр хэрэг бэлээ дараа хийх юм бол илүү үр дүнтэй болдог. Тэр нь болохоор нэг дор 5 г хийн тухайн хүний бас тэр хийний том жижиг ясны сунц чадвар хэр байна гэдэг шалтгаална хийж дуусна. Тэгээд тэр хийж өөр тэр чигээр булчинлаг хэрэгтэй байдаг. Учираас бас шингээж хүлээж явах бас удаан байдаг. Тэгээ багаар нэмээд тахаар багаар ингээд томроод гой болоод эхэлдэг. Тэгээд нэг дөр граммж бага ордог. Тийм зүйл байгаа шүү. Зүг.
Айгуу сонирхолтой юм. Эмэгтэй хүмүүс одоо ингээл хөхөндөө мессел хийлгдэг шиг яг эрэгтэй хүмүүс яг тэгэл нөгөөтгөндөө бүр ингэж амар анхаарал хандуулж мессел хийлгэн гэхээр манай Монгол ирчүүд юу сүүлийн үед айгуу их тэгэж пластик месселийг сонирхдаг болсон мөлий. Эн чинь ялгаа байхгүй шүү дээ. Эмэгтэй хүн бас бусдад гоё харагдаг, найз нөхдөөгөө явах 100 ингээд гоё бикини өмсөд явах, алаарыг дээр явах гоё хөхөө гоё харагдуулах гэдэг чинь амраа гоё харагдаг гэдэг чинь ирчүүд чинь ялгаа байхгүй. Яа хүсч болохгүй гэж тийм үстэй. Ааха. Дээрээс нь яг энэ чинь эрэгтэй хүмүүсүүд хамгийн гол чухал хэрэгтэй, хамгийн нандин зүйл. Нэг эрэгтэй хүн найз нөхдөөгөө явж байгаа алаар дээр явж итэл одоо юу гэдэг Европын хартал зүгээр яам жижигхэн боордог жоох хүүхдийн шиг мөтөж шоолоод их юм. Тухайн хүн айгүй хүн сэтгэл төрдөг гэсэн. Ааха. Тийм учраас манай хэвчний сайн юу ч ичээ санаа зовх зүйл байхгүй. Хурж ирээд хийх хэрэгтэй. Ямар асуудал байхгүй юм бол. Ичээ зовх юм бол харин тийм. Хамгийн гол зүйл нь энэ өөрөө ер нь за минийхээ юм байгаадаа тийм байгаадаа гэж бодоод хамтрагчтайхаа ингээ хийхэд ер нь илт мэдэгдэн. Тэгэхээр хин хинийгаал гомдоохгүй байх хэрэгтэй гэсэн. Тэгээ харилцаагаа бүр гоё болгох хэрэгтэй гэсэн. Зөв. За, T-имплант гэдэг нэг имплант байгаа. За, энэний талаар та гоё дэлгэрэнгүй тайлбарлаач. Тэ хэлбэртэй гэсэн. Одоо нэг цайрыг галцаа гэдэг галцаа яваа шүү дээ. Бөөрөнч гэсэн, бөгж гэсэн. Бөгж. Тэр бөгж нэг хаашаа нуруутай гэсэн үг. За. Тэгэхээр энэ чинь нэг нэлэхүүдэд том болж энэ залгаа болвол нэлэхүүдэд том болж байгаа гэсэн үг. Тэгэхээр явдаг бүжийг ингээд дийлгээд ингээд явахаар Т өсөр шиг болоод T-имплант гэж байгаа гэсэн. Зөв. Тэгээд энэ чинь яг урд ингээд тэрхиний толгойн хараар яг бүжийг ингэж орж ирээд яг дээдэсгээр нуруу хэсэг болоод ороод ирнэ гэсэн. Тэгэхээр нуруу хэсэг нэлээд том зузаан болчихно л гэсэн юм байна. Тэгэхээр энэ ямар ч бас ач холбогдолтой. Нуруутай ингээд болоод тэгэхээр хүн гаднаас хараа мэдэх боломжгүй болдог. Одоо би саун суугаал явж байхад бүр зөндөө л хэрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Миний бэлгэрхтэн л ялгаахгүй бүгд шалт нөхцөн харна шүү дээ. Хараад энэ нэст юм хийлгэж яж мэдэхгүй гэсэн. Ягаад гэвэл нэлэнхүүдээ ингээд том болчихж байгаа учраас. Дээрээ бас 2 3 тавруутай байгаа. Тийм л дотор айгүй олон төрөл. Вау, тавруутай. Тийм, дээрээ 3 тавруутай гэж байгаа. Тэгэн гутаа тийм плант нэг нь болохоор 2 нь болохоор дээрээ 3 тавруутай гэж байгаа. За. Тэр хоёрын дотор нь бас 2 ялгаатай. Урдлынх нь бүүж хэсэг байгаа шүү дээ. Нэг нь болохоор 4 ширхэг тавруутай гэсэн. Бүүж нь ингээд дээр долгионтой гэсэн шүү дээ. Тэр 4. Нэг нь л 6 гэж байгаа. Пүүх за. Тийм байгаа. Тийм янзаар байгаа. Нэг нь 3 дахь бас ялгаа нь болохоор яадаг вэ гэхээр тийм плант нь нэлэнгүүдэд тавруутай гэсэн. Одоо ингээд хаашаага ингээд нуруугаа дагсан. Нуруугаа битүү бас ингээд. Одоо нэг тавруутай бэлгэжэл гэсэн үг юм тийм. Тавруутай бэлгэжсэн юм байдаг гэсэн. Тэгээд нэг өвөө нэг хувьд нь болохоор ямар ч тавруу байхгүй гүйлгэр байгаа гэсэн. Одоо тэгэхээр хамтрагчтайгаа ярилцаал хамтрагч нь хэрвээ тавруутай одоо байх дуртай бол окей тавруутай хэлчих юм байна тийм үү? Хамтрагчтай аим гой мэдрэмж хүнэ шүү дээ. Нэгт одоо юу гэдэг нэгт одоо үзэн гэсэн. Тухайн хүний биелэг хэрэгтнийг харна, үзлэх онцлог хийн. За мэдээж тэр имплант нь таарахгүй томдох, жижигдэх гэсэн зүйл гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ танд болох юм байна, энэ болох юм байна гэж үзүүлнэ. Нөгөө хүн мэдээж үүдийн ганцаараа явж явах юм бол ингээд тавиад өөрөнгө үзэж хараад энэ өстө болох юм байна, энэ болохгүй юм байна, яадаг бол идэх бол гэж бодоод тэгээд өөрөө сонгоно гэсэн үг. Мэдээж хамтрагчтайгаа хоёр аваа нөхөрөөр цуг гэр бүлийн хүмүүс цуг хурж ирээд цуг сонирхоод хараа яах вэ ийхүү гэхээр хоёулаа хамтдаа ярилцаа шийдвэрээ гаргана. Энэ тухайн хүмүүс өөрсдийнх нь сонголт болдог зүйл. Тэгэхгүй бол эм чинь нэг талыг бариад миний хувьд одоо хүмүүс бас асуудаг л та. За. Эм та бас мэрэгжлийн хүний хувьд олон хүнийхийг харж танд аль нь гоё та надад зөвлөөч гэдэг. Тэр чинь гэхдээ яг үүндээ үзэмж гаднах үзэмж гэхээсээ илүү нөгөө хүндээ харилцаанд орж байгаа хүндээ мэдрэмж хөтлөөсөө чухал байгаа шүү дээ. Би энэ сток гоё болдгийг зөвлөдөг өчтдөг. Гэтэл тухайн хүнийх нь өөрөх нь бас мэдрэмж бас яаж авах юм. Тухайн хүний хамтрагч нь бас яаж авах мэдэхгүй учраас сонголтыг өөрсдөнд нь болдог. Тэгэхэд тухайн хүн өөрөө сонгоод өөрт нь юу таалагдж ийн аль нь гоё болохоор юм бэ? Тэгжиж тэр хүний хийлгэн үг гэхээс бол би өөрийнхөө үдмжээр тухайн сэтгэл ханамжлж авах консультдаг гэсэн. Тэр сонголтыг өөрсөнд нь үзүүлдэг, сонголт хийх боломжтой байгаа бүх материалуудыг өөрсөнд нь үзүүлдэг гэсэн. Байруулж мэдрүүлж тавьж үзүүлээд за ингээд энийг тавихаар ийм болно, энийг гадуураа хайрсан гэж орж ирнэ. За энийг авчаад энийг тавихаар ийм болно. Гэхэд нөхөн хүн ч өөрөө хараад үзээд нэгт бариад аль би нэг тавиад үзье та гэд барьж үзээд гэж байгаа сонголтоо өгдөг гэсэн. Зөв. Тэгэхээр та бүхэн минь ер нь манай SM имлэг дээр цаг аваад зорж хурж ирээд уулзаад санаа зовхгүй, ичи зовх юм байхгүй, нээлттэй ярилцаад
Тэгээд өөртөө таарсан сонголтоо хийхэд чинь илүү төхөн болох юм байна. Тэ? Одоо ингээд уцаар ярьж мэдээлэл авах, сонсох хоёр шал ондоо, уулзах бүр ондоо. Яагаад гэвэл нэгт хийж байгаа зүйлүүдийг хүн нүдэрээ харна. Тийм шүү дээ. Би одоо тэр тийм имплант гэхэр чинь би яг үүндээ ямар ч нэм ойлголтгүй байсан бохгүй юу? Тэгээд таны өрөөнд ороод тий үсэг шиг хэлбэртэй байна. Окей, тийм имплант юм байна. Энэ тийм имплант юм байна гэж бодсон. Аха. Хүмүүс их асуудаг л даас. Тийм имплант гэхээр яах вэ? Цариг гэхээр яах вэ гэж асуудаг. Тэгээ хэлэхээрээ гэл нэг ойлгомжгүй байдаг. Тийм. Нүдээр ирээд хараад мэдрээд бас тайлбарлахаар яаж мэдэх вэ? Цариг олцоо гэхээр ямар хөө байдаг юм а. Тэр нь тэгээд малгай зурж янз янз асуудаг. Энд тэтгүүлдээ царигын ингээд малгай руу навж хийчих үү гэж асуудаг. Үгүй малааных нь хард гэхээр малааных нь хард нь яаж хийх юм гэж. Нөгөө нь мэдээж энийг нөгөө хүмүүс нэг сонирх нь хоёрт бодно яг хараагүй үзээгүй хүмүүсд бас нөгөө бодоход хэцүү шүү дээ бас яаж хийх вэ? Одоо бол ер нь бол их ойлголттой болсон. Хүмүүс яхаа ийм байдаг тийм байдаг өөрсдөө их сайн хайр судалдаг болсон. Тэгж яагаад нэг цариг алцсан тийм байсан танах хитэн товруутай хичнээн товруутай бол бас асуудаг. Зөв. За тэгэхээр түрүү таны дурдаад өнгөрсөн нэг мис засал байгаа. Тэрхий толгой гэд нөгөө нэг арсын аваа гэд хөвч таслах мисэл. Таны талаар одоо нэг жоохон тодорхой мэдээлэл өгөөч. За манай нөгөө нэг ирчүүдийн дунд айгүй их юм буруу ойлголт өгд юм билээ. Нэгдүгээр яг нэг казак хүүхдийг бол хүүхэд багт нь нөгөө ингээд юу ячдаг мислийн хийчдэг хүүхэд багт нь. За тэнгүүд томордог гэж ойлгогддог. Нэгдүгээр, хоёрдугаар тэрий чинь дээд хийлэгчгээр одоо тэр толгой хэсэг буюу тэрхий толгой хэсэг буюу малгай. Тэр нь мэдрэлгүй одоо мэдрэг биш болчдөг штэ. Тэгэхээр одоо сексийн харилцааны үед одоо мэдрэмж авахгүй болчих юм биш үү гэдэг зүйл ингээд ийм нэг хоёр ийм ташаа буруу ойлголт явагдаад та нэг энэ тал дээр нэг мэрэгжлийн зүйлс өгөөч. Хөвч цустай хагалгаа бол насны хязгаар байхгүй. Энэ бол аль дээр үеэс хийдчихсэн зүйлүүд. Цаагүй шашны ёсоор хийдчихсэн зүйлүүд. Нэг хийлэгсэн, хийлгээгүй гэдэг хоёр хүүхдийг харьцуулан үзэхээр хийлэгсэн хүүхдийг илүү том болж өсвөр наснд нь. Яагаад гэвэл тэр арьс гэдэг зүйл малгайг ингээд одоо хийлгээгүй байгаа үед нь штэ. Өсвөр нас бэлгэрт ингээд босож хөвчөө явж явах үед нь малгайг нам бариад ичдэгсэн арьс ингээд. Хөөжл саадч болт гэсэн. Тэрийг авахулчаар бэлгэрт хөөжл саадгүй чөлөөдөө сайхан хүүждэг гэсэн. Одоо тэрийг авахулсныхаа дараа тэр мэдрэг байдал буураад онцгүй болох гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл тэр эрэгтэй хүнийг мэдрэлийн ширх гэдэг зүйл бидний бүх юм дээр хүрж байгаа шүү дээ. Гарамж бид нүдэ анжгаад хүн гаднаас өрөнгөд тэр байна, хумстай, нүзүүртэй байна гэдэг зүйл мэдэрч байгаа. Тэр мэдрэлийн ширх гэдэг зүйл угаасаа тэр хэл үзүүртэлд ус явж байгаа. Явж байгаа учраас тэр мэдрэл буурах, таашаал авах зүйл байхгүй болно гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Мэдээж тэр чинь одоо юу гэдгийг 20 настай хүүхэд хэлээ гэж бодъё. За 20 жил далд байсан юм чинь ил гараад ирэхээрээ яг нялгарсан байгаа гэсэн үг шүү дээ. Байнгын далд байгаа тэгэхээр. Тийм байгаа дөхний 1-2 өдөр бол яг бандаж дүрцийн тэнд үүдэж яг эвгүй мэдрэмж өгдөг. Тэгээд тэр босоод ирэхээрээ зүгээр чи мөрөдөж явсархаа сураад ямар нэг юм одоо юу гэдгийг эмзэг байхаа зүйл байхгүй бол эвэршнэ л гэсэн үг. Тэгснээрээ юу гэдгийг мэдрэг байхгүй бол бүгд мэдрэлгүй болоод таашаал авах болно гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Харин маш хэрэгтэй зүйл. Яагаад гэвэл эрэгтэй хүмүүсүүд яг шээх болгондоо бэлгэрт нугах гэж байдаггүй. Шээж дууслаа, шамалж хоошоо шээж дууслаа, сэгсэрсэн ч гэсэн буцаагаад арьс уршаа дотор шээс үлдчихэл байдаг. Амар цаан сонсогч шүү. Ийм бохирдолтой шүү. Тэгээд за ингээд тэгэл өдөр өглөө бол усанд ордог хүмүүс байж болно. Өглөө бол хүмүүс усанд орж байгаа. Гэтэл хүн өдөрт нэг л удаа шээхгүй шүү дээ. Өдөрт одоо эрэгтэй хүнтэй дундаа 4-5 удаа шээлээд одоо шээс үлдээ байж идэг. За гэртээ үржилээ хоол ундаа идлээ хүүхдүүдтэйг харлаа. Тэгэл хүүхдүүд унтлаа. Тэгэн гот яах юм мэдээж аваа хоёр болсон хаан хүүхдүүдтэйг унтсан хаан бэлгийн ажил хийгээ ингээд тгий гээл тэгнэ. Тэгэл орох гэтэл нөл бохилогтой байгаа зүйл юм дөө нүгтрэнд яваалаа гэсэн. Тэгэл юм дөө нүгтрэнд ялгаа халуун вакуум орчин байдаг ч дотор нэг вирусд үрж таатаа ч бүрдэж байгаа гэсэн. Тийм учраас юм дөөхөн доош өрөөсөөлөөгөө цагаан юм гарах умаа хүзүүний хор давтар тусах гэдэг нь 100% эрэгтэйчүүдээс ч нөлөөлдөг гэсэн. Тийм би яг ийм юу уншижсэн юм судалгаа уншижсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас умаа хор хүзүүний хор тавдар туссан тийм эмэгтэйчүүдийн
дийлэх буюу яг 73% нь одоо нөгөө хамтрагчийнхаа нөгөө ариун цэврээс болж туссан гэдэг тийм бүртгэл байдгийн билээ. Тийм. Тэр 100% бохирлын чанартай зүйл байхгүй. Нэвс хийх шаардлагатай. Дээрээс нь эрэгтэй хүмүүс бүр тэр тусаа бүр сайн 2 3 хоног найзуудаа аялал зугаалга гэдэг ч юм уу нусан дор 2 3 хоног явж ягаад хаашаа ингээ шамлага муухай цагаан зам мөх өнөр орсон байдаг. Аха. Яа. Бохирлын чанартай. Дээрээс нь тэрхийн толгойн хараас байнгын ингээ шүүл ялгарч яадаг. Тэр шүүрэл нь ялгараад бандаж дүрсийг дээрээ дарахад цацагдаад байх ёстой байдал утуу найр сучаад байгаа учраас нөгөө муухай цагаан бохир өнөр ороод байна л гэсэн. Зөв. Тэгэхээр ариун цэвэр талаасаа заавал хэлэх ёстой зүйл байгаа юм байна. Тэгээ дээрээс нь тийм бага насны эрэгтэй хүүхдтэй хүн байх юм бол эртхэн. За эртхэн. Гэхдээ эртхэн гэдэг зарим хүмүүс 4 настай давхуулчих уу 5 настай давхуулчих уу гэдэг үгүй шүү. За 8-аас 12 насных байвал сайн байдаг юм аа. 8 настай хүүд яагаад гэж вэ? Мэдээж 6 настай сургуульд орж байгаа. 6, 7, 8, 2, 3 жил сургууль сурцсан хүний команд биелүүлж чадвартай, зөвдөлтэй байх чадвартай болсон байдаг. Одоо 4 настай хүүхдтэй байх юм бол аавынхөө шээх болгондоо ингэж гараад өөрөө нэг цугсанд ороод. Аавынх нь юм багт миний хүүхд юм биш байгааз миний хүү шээх болгондоо ингэж гараад угаах болгонд нь тос түрхээд хойш нь шамлаад, тос түрхээд зөөлрүүлээд. Тэгээ минийхөө байнга ингэж гараад тархинд нь сайн суулгаж юмс. Тэгээ минийхөө одоо энэ юм ингээ авчдгийн, ингээ юм амар болчдгийн ингээ тархинд нь суулгаж юмс. Тэгээ тийм хүүд 8 9 нас хүрээд ирэхээр өөрийн нүг аваа биний авахулж хэлдэг. Мэдлэгтэй болцсон. Дээрээс нь байнгын хош угааж ингээ шамлж угаах хүүхд залхавчдаг. Тэгээд маш сайн зөв ойлголттой сайн суулгасан багт үчээд авах байх. Ямар ч хэрэг хүүхд уйл чарлна гэж байхгүй. Яагаад угаасаа л аавынхөө тариад ахад баганаас нэг часгийн 2 час тэгээд мэдээ алдна гэд хэлээд өгч учраас энэ бол ямар нэгэн айх зүйл байхгүй. Харин хүүхдтэйгээ үүдийн нэгэнт ухаарс ирхүүж ярил. За тастуулъя гэж зарим хүмүүс хүрээд ирдэг. Тэгэхээр би үгүй сайн ойлгуулах хэрэгтэй. Тэжээ хүрээд ирээ гэдэг. Хэдий бид нар 8 настай 10 настай хүүхдэд том хүүхэд гэж бодож байгаа боловч шууд хурж ярил нэлийн байлгад хурж ярил цагаалаад байгаа юм тараал. Тэгээд шууд тарай мараа гэл хүүхэд хайгаалж очирдоол. Сэтгүүд нөлөөлсөн. Тэгээд дараа нь бас үгүй эмчгэр амар хайцтай болчдөг. Дараа нь мэдээж тэр үчин болт 1 2 удаа хурж цэвлүүлнэ. Эмч өөдөө хурж ирэхээр л айдтай болчдөг. Заана тариа тарихад яах вэ гэхэд ойлоо чалтай явчихдаг хэцүү болдог. Зөв. Тэгэхээр тэр хүүхүүд чинь гин ямар ч сэтгэлийн мэдэл бэлтгэл байхгүй ямар ч үгүй халаанд ордог. Бид тариа мэдээ алдсан байдаг. Гэтэл хүүхүүд айцсандаа болоод уйлаад байдаг. Тэр бас зарим эцэгчүүд чи манай хүүхдүүд тариа тайсангүй хаалгаа ажиллаа. Чи манай хүүхд орлоо гэдэг бас хайших зандчаад. Тэгэхээр энийг бас сайн ойлгоцох хэрэгтэй. Тийм байна. Жохон хугацаа хэрэгтэй. Хүүхдтэйгээ маш сайн ойлгоцох хэрэгтэй. Хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Хүүхэд өөрөө за тгий аваа, за тгий ээжээ гэдэг юм уу. Хүүхэд зөвшөөрсөн цагтаа хүүхэд хүрээд ирэхэд ямар ч асуудал байдаггүй. Хамгийн гол нь яагаад энэ арьсыг ахуулах ёстой вэ гэдэг талаас нь маш сайн зөвлөж өгөх хэрэгтэй байна эцэгчүүд. Дамаа аав нар. Тийм. Тэгээд аав нар одоо хүүхдтэйг энэ тухай ярилцж байгаа нэгэн бодол нэг дахиад нэг давуу тал нь болохоор цаашдаа ер нь тэр хүүхэд аавтайгаа энэ талаараа ярилцах боломжтой. Би аавтайгаа мэдэхгүй чадахгүй юм байвал бусад хин нэгний зөвлөгөө авч яснаас окей би аавтайгаа ярилцсан юм. Манай намайг нэр хүүхд таах тийжсэн чи одоо би нэг ярилцвал гэдэг зүйл гарч ирэх нь шүү дээ. Тэр харилцааны эхлэн тавигдаж өгөх нь. Эцэг ихэдүүд октод бол ээжтэйг ярилцаал ээж нь сарын тэмдэг хөөхөр хахаа яах вэ хөл ярилцчихдаг. Хөвгүүд аавтайгаа ярилцах гэж жоохон саадтай байдаг. Тэгээд яг ах нартай байх юм бол хамгийн ойрынхоо ахтайгаа л ярилцдаг. Тийх бах. Эрэгтэй хүмүүс. Тэгээд ойрын ах нар нь бас жоохон мэдлэг байх юм бол бас хэлэхэд хэцүү болдог. Тийм учраас ер нь аав нар за 4 хүүхдтэй дээрээс нь ахуулаад хамгийн том хүүхдээ сайхан хамгийн том мэдээ дүүнэртэх ингээл яриа л явчихна. Ингээд ерөөнд нь боловсрол сайхан эзэмсээ явчихна л гэсэн үг байхгүй. Тийм байна. Зөв. Тэгээ ер нь өсвөр наснд энэ хүүхд гэдэг зүйл хүчин нас тус. Ер нь эрэгтэй хүмүүс яг өсвөр наснаа бэлгийн зам хүчин тусдаг. Яагаад гэвэл аах эсрэг бүснээ сонирхож үзэн янз янзын юм үзэн тийж байгаа л бэлгийн зам хүчин тусдаг. Энэ хөвчөд тастуулсан байхад бэлгийн зам хүчин тусахад 80% буурна. Яагаад гэвэл бэлгийн хацаанд орлоо дууслаа. Бэлгэртэн буухад толгоонд тэр байнга хийл гарч идэх учраас ямар нэгэн вирус бактери байх нүүдүүд нь ингээд хагаад амьдрах чадвар болоод үгчин гэсэн үг байна. Гэтэл арьстай байхын тулд бэлгэртэн буулаа арьс хүчихэд ордог гэсэн үг. Тэгэхээр нөгөө чинь вирус бактери байх нь үржихэд тат орчин бодод үржиж нөгөө нагаар замхаад амьдрахгүй очих байхгүй болно гэсэн зүйл байдаггүй гэсэн үг. Зөв ойлголоо.
За тэгэхээр ер нь бол тэрхийн толгой хөвч таслах циркумциз гэдэг шүү дээ мэржлийг. Тийм мэдслийн талаар нэлээд дэлгэрэнгүй ойлголт авсан байх гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн подкаст энэ хүртэл хүрээд өндөрлөе. За та бүхэн минь асуух, за нэг иймний талаар орхитуулаад байна да гэсэн одоо өөрт тохиолдсон кейс ч юм уу. Тэр бүх зүйлээ одоо санаа зовхгүйгээр манай ESM эрэгтэйчүүдийн мэслийн төв фейж хуудас руу илгээгээрэй. Бид нэр та бүх дараагийнхаа дугаарт та бүхний асууж байгаа асуулт, за хин нэгэн дээр тохиолдсон кейсүүд дээр хангалттай зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Тийм болохоор та бүхэн минь санаа зовхгүй фейж хуудас руу чат илгээгээрэй гэж хүсгээр байна. За ингээд өнөөдрийн подкаст энэ хүрээд өндөрлөе. Тэгээ манай эмч гоё урайгаа хэлээд басгах байгаа. Тэгээд бас бүгдөө бас яг энэ яриад юм чинь бас гой өөртөө тохиолдсон хөгжилтэй бас тохиолдлууд байж болно. Тэрийг бас яг илгээж болно. Ярьж болно. За тэгээд Монгол эрх хүний босоо хямар өөдөө байх болтугай гэж хэлье да. За баярлалаа. Баярлалаа. Дараагийн подкаст руу уулзъя. Пока.